Өнөөдөр манай Facebook, Twitter-ийн айгүй өндөр тандалттай орон баггүй. Асар буруугаар ашиглаж байгаа. Торолууд нь хүнд оромжлоо сууж идэв бил. Тэгээ одоо энэ захим орчинд асар их олон ийм мэдрэл модцсон хүмүүс юм ярьж байгаа харагдана л. Ингээл ерөөсө гашгачаад хүнд оромжлоод ингээл захим орчинд блоклдог ийм юм хийх хэрэгтэй шүү. Бид нар өөрсдөө хамгаалах хэрэгтэй шүү. Захим орчноор хүчирхийллийг сурталчилж байна. Хар тамхи, арх, асар их сурталчилж байна. За дээр нь хүүхэд залуучууд ямар ч хамаагүй юу ч хамаагүй үзэж байна. Энийг бас хязгаарлах. Ээж аав нар хүүхдүүдээ их сайн хүмүүжил соёлтой болох хэрэгтэй. Өгөөд минийхөө жорлонд гой цэвэрхэн бэлдсэн. Минийхөө гой бэлдсэхгүй бол аав нь чиний дараа орохоор чиний шээсэн дээр суух болж байна. Минийхөө карантинд гараа гуйсан бол дараа нь карант усаар зайлаад угаачиж байна. Хамгийн энгийн жишээ шүү дээ. Энэс эхлэе л та. За дээр нь хүүхдүүдийн санамжийг сайжруулахын тулд 3 наснаас нь эхлээд бүгдээрэнд нь тооны хүрд чэйжлүүл. Тооны хүрдийг. За сонгодог зохиолууд Шекспир, Макбетээс эхлээд энэ бүх сонгодгуудыг бүгдийг толилуул хүүхдүүдтэй. Тэгжээ тэр чинь энэ 21-р зууны хүн болно шүү дээ. Хувийн соёл гэж нэг байж байгаа. Гэр бүлийн соёл, нийтийн соёл гэж нэг юм байх хэвээр. Гадаад яваад онгоцны бодол дээр ингээд үүдээр гарахаас ингээд зүрх шийдэг. Үүдэн дээр ингээд тойроод бүсэлчихсэн үүдийг. Тэгээд бусдыг ингээд хараад л юм. Ерөөсөө ичдэггүй. Гадаадд энэ бол бүр хориотой зүйл байхгүй. Манайд л бусдыг ингээд нэвтэрч хардаг. Ирэмгүй. Энэ бас нийтийн соёл уу? Нийтийн соёл. За олон нийтийн газар тэгээд нохош хэрэлтэнд бүр гашгараад ингээд нохош бүгдээрээ зүрхний синдромт. Тэгэхээр энэ нийгэмд учраад байгаа энэ нийтийн соёл эзэмшүүлэх асуудлыг бид нийтээр энэнтэй одоо тэмцэх хэрэгтэй. Тэгэхгүй энэ нэмийг өөрчилж чадахгүй шүү дээ. Гэхдээ энэ Монголд амьдрах чинь ямар хэцүү юм бэ? Үгүйсэл чамайг муухай харна. Үгүйсэл чи хүнд нэг шаардлагатай өмнөний хэлжүүл чамайг үзий ядна. Ингээ годонжоор зүгээр явж байгаа чинь ингээ зам тавиад өгчихгүй ингээ мөрөөр шүргэнэ гэж хүний урд зогсож байгаад хэв нэг нь ус царай хаяалаа. Жорлонд нь орно. Гадуур нь 0 багаад шийдсэн. Олон нийтийн байгууллагууд жорлонго ерөөсөө ариутгадаг. Тэргээр 0 халдвар төвч явж байгаа. Энэ нийтийн соёл мөн үү? Энэ соёлыг яаж өөдөн татаж өөрчлөх тухай одоо бид нар ярих ёстой. Бид нар эхлээд соёл иргэншлээ өөрчилж өөдөн татахгүй бол мянган нүүрс гаргаад, мянган алцс гаргаад ад жаргалтаасаа хандварч чадахгүй. Уг нь бол бидний түүхэнд бол тэр соёл иргэншлийн бий болгож ирсэн тийм том түүх байх аахгүй. Соёл танаас эхлэн